За хүрэлцээр сэвлэлийнхэнда энэ өдрийн мэнд хүргэе. За Монгол Улсын иргэн шинэ гэрлийн зүгээс Стив Парламентод ингээд хувийн орлогын албан татварыг бууруулах шаардлагатай гэсэн санаачлалыг гаргаад 7 хоногийн дотор 100 мянган иргэн дэмжсэн байна. Энэ нэг сарын хугацаанд үргэлжилсэн бол 300-аас 400 мянган иргэн дэмжихээр юм таамаг байсан. Тэгэхээр улсын хурлын гишүүний хуваар ард иргэдийнхаа нүд чихэн болох ёстой. Тэгэхээр яг энэ хувийн орлогын албан татвартай холбоотой асуудал бол Монголын нийт идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн мөн эрх ашигт нэлээд тулцсан байна гэж харж байгаа. Энэ утгаараа бас дэмжиж байгаа. Нэг. За хоёрдугаар гэх юм бол бид нар одоо хэвлэлийнхаа одоо та бүхэн асуух бах. Мэдээж одоо төсвийн цаорхон асуудал үүсэн төсвөө яаж бүрдүүлэх гэдэг асуултууд гарч ирнэ. Энэ дээр бас бодиттой бид нар жишээ кейстэй бас ирсэн байгаа. За слайдыг үлгэж байна. Нөгөө өсөлтөд тавьчих. За бид нар бас 2024 оны төсвийн гүйцэтгэлтэй нэлээд бас ярих ёстой. За 2024 онд бол төсөв бол 27 их найд байсан. За үүнээс бол хувийн орлогын албан татвар 1 их найд 700. За төсөвт эзэлж байгаа хувь бол 618. За төрийн албан агчдын тоо бол 26500 байна. За ингээд энэ дээрээс зөвхөн цалингийн зардлын задлаад үзэх юм бол 5 их найд 500 цалингийн зардал. За бусад бараа үйлчилгээний бусад зардал гэдэг дээр 3.3 их найд. За ингээ үзэхээр бид нар бол ер нь энэ төсөв дээрээс хэмнэх боломж байна гэдэг нэгт гарц гаргалгааг нь харж байгаа. За хоёрдугаар гэх юм бол бид нар өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжих ёстой. Суур татврын баазаа тэлэх ёстой. Тэгэхгүй одоо Монголоос одоо хөрөнгө оруулагч нар гарч ийн аж ахуйн нэгжүүд чинээр хөрөнгө оруулалт хийхгүй байна. Компаниуд чинээр нэгдэхгүй байна. Шинэ инновац техник технологи Монгол улс орж ирэхгүй байна. Тэгэхээр ер нь бид нар энэ шинэ зах зээлээ нээх одоо байгаа зах зээлээ хамгаалахын бодлогыг барих юм бол бас энэ төсвийн цаорхыг нөхөж болно гэж харж байгаа. За хамгийн гол юм бол 2024 оны сонгуул Монгол Ардын нам ардсан нам орохдоо захим засаглалтаа болно гэсэн. Өнөөдөр бид захим засаглалтаа хэрэгжүүлэх шаардлагатай. За учир юу вэ гэхээр бид нар ингээд тоо төрш, өмнөд төрш, за бүгд Солонгос улс гэх бусад улс орнуудтай харьцуулж байгаа. За Орсын улбаны улсын хүн амын тоо 144 сая, төрийн албан агчийн тоо нь сая 500 байна. Гэтэл мянган хүнд ногдох төрийн албан агчдын тоо нь 10 хүн байна. 10.4. За бүгд Солонгос улс 52 сая хүн амтай, төрийн албан агчдын тоо нь сая 100 байна. За мянган иргэнд ногдох төрийн албан агчийн тоо нь 21. Бүгд найрамд Хятад улсад тэр бом 400 сая хүн амтай, төрийн албан агчийн тоо 7 сая. Мянган хүнд ногдох төрийн албан агч үйлчилгээ үзүүлж байгаа тоо бол 5. За Монгол улсад 3.5 сая иргэнтэй 225,496 төрийн албан агчтай. За ингээд мянган хүнд ногдох төрийн албан агч бол 65 болчиход. Тэгэхээр нөгөө яриад байдаг захим засаглал. Өнөөдөр захим хөгжлийн яам баг. Тэр дундаа ардсан намаас захим хөгжлийн яамтай байгаа. Энэ үедээ бид нар энэ төрийн албан агч нартай холбоотой ажил албан тушаалын тодорхойлолтод давхцсан чиглэлүүдийг арилгаж төрийн үйлчилгээг иргэдтэй шуурхаа үзүүлэхийн тулд гар утаснасаа захим хэлбэрээр үйлчилгээнүүдийг авах хэрэгтэй болчиход. За сүүлийн одоо Япон, Солонгос энэ хятадын жишээнүүд бол сошиал платформ хөгжсөн, дээрээс нь захим үйлчилгээ нь хөгжсөн. 400 нэмэх, 500 нэмэх төрийн үйлчилгээг гар утаснаас авч чадж байна. Тэгэхээр Монгол улс бол үндсэндээ бол ардчилсан, за технологи хөгжсөн нээлттэй улс гэж байгаа боловч яг үнэндээ бол цаана дандаа ингээд хүнийхээ хооронд ажил үйлчлэг явж байгаа. За хүн хүнтэйгээ ажил үйлчлэгээр яах вэ гэхээр дараа нөгөө хүнд суртал, хээл хахуул, авилгал гих зэргүүдийн интекс буурахгүй байгаа гол шалтгаан энд байгаа. Тэгэхээр ингээд үндсэндээ бол бид нар энэ төрийн энэ хүнд суртлыг, авилгалыг арилгахын гол суур асуудал буюу ийм гурван юм дээр бол гурван гаргалгаа нөгөө гурван маань ханаа бол гаргалгааг бол хэлж байгаа. Нэгдүгürt нь бол аж ахуйн нэгжийнхаа үйл ажиллагаа явуулах орчныг сайжруулах, татврын бааз сураа тэлэх ёстой. Хоёрдугаар улсын төсвөөс танах боломжтой маш их зардлуу төрийн баярмаа гишүүн, консулмаа гишүүнээс хэлж байна. Энэ дээр бид нар хэмжих боломж байгаа. Гуравдугаар гэх юм захим засаглалыг бодтойгоор бусад улсын орнуудын жишгээр шилжих шаардлагатай байна. Ингэжээж бид нар төсвийн цаорхог нөхөнө гэж харж байгаа. За ер нь бол бид нар ингээд цаашдаа энэ татврын бодлогыг бол нэлээд тийм чангатгсан биш, сулсан байдлаар авч явах хэрэгтэй. Өнөөдөр бид нар сүүлийн 8 жил, ялангуяа сүүлийн 4 жилийн хугацаанд бол иргэдийн хосын шултгсан шүү дээ. Өнөөдөр бид нар чөлөөт зах зээлээ нээлттэй тавьж өгч, аж ахуйн нэгжүүдэд дэмжиж, ажил хийж байгаа оргодын иргэдийн маань бодит орлого өөрт нь үлдэж, за тэр нь дахиад нөгөө худалдаа авалтаараа буцаа татвар хэлбэрээр төрд ирэх нь тодорхой гэдэг ийм тайлбаруудыг ийм боломжуудыг өрсөөр баярмаа гишүүнээс хэлж байна. Тэгэхээр за манай консулмаа гишүүн, баярмаа гишүүн бид гур бол иргэдийнхээ санаачлалыг дэмжиж байгаа. Цаашдаа бас ажил
олгоод хуулийн төсөл олгоод явна гэдгийг та бүхэндээ бас хэлье.